бид нэр Сорбон Самбирны сургалтыг бол явуулдаг. Улаанбаатар хоттой бол дүүрэг болгонд салбартай үйл ажиллагаа маань тэнд явж байгаа. Энд бас бид нар энэ Виржиниа мужид бас үйл ажиллагааг за Монголд би өөрөө бол 2008 оноос хойш энэ хичээлээ зааж эхэлсэн. Компани маань өөрөө бол одоо 10 дахь хичээлдээ үйл ажиллагаа явж байгаа. Улаанбаатар хотын одоо дүүрэг болгонд одоо сургалт маань одоо явагдаж байгаа. Бид нэр энэ жил бол ингээд зах зээлээ өргөтгөхөд Америкийн нэгдсэн улсад компани нэгэд үйл ажиллагаа нь явж байна. За бид нэр яагаад энэ Америкийн нэгдсэн улсын Виржиниа мужийг одоо сонгосон бэ гэхээр энд бол нөгөө харьцангуй монголчуудын одоо төвлөрсөн ийм одоо муж. Тийм учраас эхлээд монголчуудаас эхэлнэ. Монголчуудаас дамжаад бид нар бас энэ Америкийн зах зээл дээр гарах юм. 2 сард бид нар компани нээгээд албан ёсноор үйл ажиллагаа маань сая 9 сарын 15-наас эхэлсэн. Яг үйл ажиллагаа нь эхлээд нэг 2 сар гаруйн хугацаанд явж гин гэсэн. Энэ хугацаанд бол маш амжилттай явж байгаа. Хүүхдийн тоо бол маш ингээд хурдтай өсөж байгаа. Тэрнээс гадна Америкийн одоо нөгөө хэрэглэгч нар сонирхоод эхэлсэн байж байгаа. Мөн одоо ганц нэг сургуулиуд дээр хүртэл одоо юу яагаачаа гэсэн тийм саналууд бас орж ирж байгаа. Компани байгуулад л одоо яг ингээд тэр чинь бизнесийн орчин руу нэвтэрч штэ тий. Тэр нь процесс нь амархан байсан уу? Энд чинь нөгөө ямар ч чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бизнес ч бай, мэрэгжилтэн ч бай, одоо лайсенс авах хэрэгтэй. Лайсенс авч иж үйл ажиллагаа хийх юм байлаа штэ. Тэр бүх зүйл нь амархан бүтсэн үү? За амархан гэхэд одоо бас нэлээдгүй бас хугацаа орсон л доо. Нодлон бид нар 11 сараас хойш одоо 1 жилийн хугацаанд бид нар 1 жилийн өмнөөс эхлээд бид нар одоо зах зээлээ судалсан, ирж хүмүүстэйгээ уулзсан, лойертойгоо уулзсан, тий, санхүүжтайгаа уулзсан, ингээд компани байгуулсан, зах зээлээ судалсан, тэгээд лиценз авах сургалтандаа хамрагдсан. Одоо 2 сард ирээд бид нар бол 6 сар хүртэл нэгэсэндээ 4 сарын хугацаанд энэ сургалтанд сууж лиценз авах энэ одоо бас нүр их энэ ажлыг хийж энэ бүхний ард гарсан. Ер нь бол яг залуу хүн одоо гадаад зах зээл дээр гарч үзэх хэрэгтэй. Өөрийгөө сорж үзэх хэрэгтэй. Тийм учраас тийшээ ингээд одоо зориг гаргаад ингээд зүтгээд ямар ч байсан компани байгуулсан. Одоогоор бол 2 сар гэхэд бол амжилттай үйл ажиллагаа минь явж байгаа. Цаашдаа бол бүр л одоо амжилттай явна байх гэж одоо хувьдаа бодож байна. Тэгээ магадгүй шаардлагууд бас тавигдж байгаа байх. Тиймэрхүү шаардлагууд нь яг тодорхой яг ийм байх ёстой тий офс нэмж гэдэг юм уу? Одоо юу гэдэг багш нар заавал ийм байх ёстой ч гэдэг юм уу? Тийм шаардлагууд тавигдж байгаа мэдээж одоо нэг хүүхдэд ноогдох одоо нөгөө нэг хэмжээ гэхтэл одоо тодорхой талбай хэмжээ гэхтэл одоо тий яг ийм стандарттай байх ёстой. Одоо нэг багш бол тэжнээ хүүхдэдтэй ажиллах ёстой. Ажиллаж байгаа явцдаа одоо ямар насны хүүхдүүдтэй ажиллах юм? Одоо насны хүүхдүүдийн онцлогоос хүртэл шалтгаалаад Хэрвээ одоо та 6-аас дээш насны хүүхдүүдтэй ажиллах юм бол одоо 0 орохдоо заавал дагаж явах шаардлагагүй ч гэдэг юм уу. Хэрвээ 6-аас доош насны хүүхдүүдтэй ажиллах юм бол та тэр хүүхдийг 0 орохт нь хүртэл одоо ингэж халамжлах ёстой гэдэг тийм одоо 100% стандарт бол байд юм байлаа.